Та Хогвартсаас захиа авсан бол өөрийгөө аль танхимд орно гэж бодож байна вэ? Би л бас Слизеринд орж хар шидийн талаар илүү гүнзгий сурахыг хүссэн. Харри Поттерын үнэн фэнүүдийн хувьд гол дүрүүдээс гадна сургуулийн багш нарын амьдралын талаар сонирхож байсан байхаа. Бичлэгэндээ зохиолч J.K. Rowling-ийн гаргасан Harry Potter комос болон зохиолчийн өөрийн баталсан бичвэрүүдээс их сурвалжаа аван өнөөдрийн бичлэгийг бэлтгэсэн болно. Өнөөдөр Хогвартын багш нарын залуунаас өмнөх амьдралаар айлцгаая. Хамгийн ихний хүн бол Минерва МакГонагал. Potterhead түүнийг Ронд Вайлс зааж өгсөн багш гэдгээр сайн санаж байгаа байхаа. Дүрмийг маш сайн чандлан мөрддөг, сахидаг хэдий ч хизээ дүрм зөрчих хэрэгтэйг маш сайн мэддэг. Төвчээртэй, уян хатан үргэлж буулт хийхэд бэлэн байдаг нэгэн бол яалтчгүй Минерва МакГонагал багш билээ. Хэрхэн бидний мэд хувирах урлагийн багш болж гаднаа хатуу юм шигэрнэ дотроо уян зөөлхөн ухаалаг төвчээрээ үлгэр жишээ хүн болсон бэ. Мөн яагаад Минерва 40 жилийг Хогвартсад багшилж зарцуулсан бэ? Минерва Магл буюу энгийн хүн болох номлогч Роберт МакГонагал мөн шулам Изабель Росс хоёрын том охин болон мэндэлсэн. Ээж аваа хоёр нэг тосгоноос гаралтай байжээ. Роберт Изабелийг шитэн гэдгийг мэддэггүй. Жил бүр зүгээр л ховын сургууль сурдаг гэж боддог байсан. Үнэндээ бол Изабель жил бүр Хогвартсад ич шидийг суралцахаар явдаг байсан. Изабель 18 нас хүрдэг жилдээ Роберт сэтгэл алдаж шидтэй эцэгхэн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байсан болохоор хайртай хүнтэйгээ хамт гэрээсээ цухтаасан байна. Изабель нөхрөө ямар хариу үйлдэл үзүүлэхийг мэдэхгүй байсан учраас нөхрөөсөө хүртэл шулам гэдгээ нуух шийдвэрийг гаргажээ. Охин буюу Минерваг төрөхөд охиндоо заавал Минерва гэж эмээхэн нэрийг өгнө гэж нэлээд зөрүүлсэн. Бусад хүмүүсийн дургүй байсан шалтгаан гэвэл энгийн хүмүүсийн хувьд ингээд хэтэрхий соднэр байсан учраас хүмүүс нэлээд гайхширч байсан. Охиноо төрсний дараагаар өөрийгөө шиттэн гэдгийг нь улмал хэцүү болж байнгын нугдаж байхаас салхсан Изабель хамаг үннээ нөхөртөө хэлжээ. Эхнэрийнхээ нууцыг мэдсэн нөхөр эхнэрээ хүлээж аван хосууд дахин хоёр сайхан хүнтэй болсон. Минервагийн адил дүү нарт нь ч гэсэн ээж шидийн авьяас илэрч бүгдээрээ Хогвартсад суралцсан байна. Минерваг танхимд хуваарлах үед шидтэн малгай 5 минут Ravenclaw эсвэл Gryffindor хоёрын хооронд эргэлзэн байж Gryffindor танхимд хуваарлсан гэдэг. Сургууль орсноос хойш маш хурдан үеийнхэн дунд ашигладаг сурагч болж мөн амтны дүрсэд хувирах онцгой чадвартай гэдгийг олж мэддэг. Мөн суралцах үедээ тогтмол Quidditch-ийн тэмцээнд оролцдог байжээ. Өөрөө Quidditch-ийн талаар маш сайн мэддэг байсан болохоор Харриг багт оруулсан юм болоо да. Мөн Минерва сургуулаа төгсөхдөө шалгалтууд дээр хамгийн өндөр оноо авсан. Тэр үеийн хувиргалтын багш буюу Дамблдорын зүүснээр Анимагусаар Альбиусаар бүртгүүлсэн байна. Анимагус гэдэг нь болохоор амтны дүрс хувирдаг шидтнүүдийн нэршил юм. Хэдий киноны үеэр хувирах нь маш амархан юм шиг харагддаг ч шидтнүүдийн олон жилийн хичээл зүтгэлийн дараа л өөрийнхөө хүслээр саваагаа ашиглахгүйгээр хувирах чадвартай болдог ажээ. Сургуулаа төгссөний дараа Минерва буцсан төрлөх тосгондоо очихдоо ээжийнхээ хувь тавиланг давтаж Маглхэнд үнэн сэтгэлээсээ дурлжээ. Тэр залууч гэсэн Минерва талтай байсан учраас санал тавьсан байна. Минерва саналыг хүлээн авсныхаа дараа эргэлзэж байж эцэст нь ээжтэйгээ ижил хувь тавиланг туулахгүй гэсэндээ саналаас татгалздаг. Дараа нь Минерва Лондонгийн ээжийн яамд ажил орсон ч хамт ажиллагсынх нь Магл буюу энгийн хүмүүсийг үздэг үзэл бодол нь түүнийхээс хэтэрхий ондоо байсан болохоор ажилласаа гартгаа. Дараа нь Минерва Лондонгийн ээжийн яамд ажил орсон ч хамт ажиллагсынх нь Магл буюу энгийн хүмүүсийг үзэх үзэл бодол нь түүнийг шоконд оруулдаг. 2 жил ажилласны дараагаар Минерва Хогвартс руу ажиллах хүсэлтийн захиа бичгээд хэн цагийн дотор тухайн үеийн захирал болох Дамблдороос хувиргалтын танхимд ажиллах саналыг хүлээж авав. Багшлах үедээ ажилдаа шамдан орох хэдий ч хуучин хайртынхаа бичсэн захиа хадгалсан хэвээр л байв. Нэг өдөр Минерва хуучин хайрт нь нутгийнхаа бүсгүүдийг ирлэхэр бусан гэсэн мэдээ ирнэ. Шинэ мэдээг аваад Минерваг уйлаа сууж байхад Дамблдор ирж өөрийнхөө түүхийг хуваалсан. Тэдний бат бүхний хүрлийн үндэс тавигддаг. Хуучин хайртай өөр хүнтэй толгой холбогдсныг мэдсэн ч гэсэн тавьж явуулж чадахгүй хэвээр л байв. Тийм ч учраас ичидийн яамд ажиллаж байх үеийнх нь хуучин дарга болох Эльфинстон уур хартын саналыг хүлээж авдаг. Гэхдээ анхны хайрт буюу яг тосгоны залуу бурхан болсныг мэдээд уур хартын саналыг хүлээн авч тэд хамтдаа Hogsmeade-д байшин авч амьдарч эхэлдэг. Тэгэхдээ хамт байсан хугацаанд богино ч гэсэн аз жаргалтайгаар 3 жилийн дараа хамт байх хугацаанд богино байсан ч гэсэн аз жаргалтайгаар 3 жилийн дараа уур харт гинтийн өхлөөр нас барсны дараагаар Минерва буцан Хогвартс багшийн ажлаа үргэлжлүүлэн ажил. Түүнийг буцаад ажиллаж эхэлсний дараагаар 2 дугаар ичдийн дайн болж Хогвартс босон тулааны дараагаар Минерва Хогвартсын захирлын албан тушаалыг харцгаа. За ингээд дараагийнхаа үнэлгээ орцгоё. Харриг шидтний ертөнцтэй танилцуулдаг авраг биетэй бишгээ сайхан сэтгэлтэй Хагрид. Эдив хавгийн бүтүүлэг юм шиг хэрнээ бусдыг ойлгох чадварыг өндөр түвшинд эзэмшсэн. Хагрид яагаад Хогвартсын ой хамгаалагчаар ажиллах болсон бэ? Рубиус Хагрид нь хагас хүн, хагас авраг битэн. Түүний өндөр ойролцоогоор 3 метрийг бүрдүүл. Түүний ээж бол авраг битэн Фрид Вульфан Хагридыг дүү Грохтон бага байхад нь орхон явдаг. Шидтнүүдийн дунд авраг битнүүдийг тэнэг мөн аюултай гэсэн хөвшмөл ойлголтоос болоод өөрийнхөө гарал үүслийг нуудаг байжээ. Хагридыг 10 настай байхад нь түүний аав бурхан болсноор Хагрид өнчин болон хувирна. Мөн Хагридыг Хогвартсад суралцдаг байх үед түүнээс хоёроор ах Том Рид өөрөөр хэлбэл Лорд Voldemort суралцдаг байжээ. Том Рид л энэ үеэр нууц өрөөгөө онгойлгон Василискийг сурлаж үүнээс болж уйланхай мэржил амиалдан аимшигт хэрэг гардаг. Хэдий тэр үед хамаг хэргийг Хагрид үлдсэн гэх ямар ч нотлох баримт байгаагүй ч Том Рид л хэргийг Хагридэд тохиж чаддаг. Ичидийн яам Хагридыг сургуулиас хөөж ичид ашиглах эрхийг хасаж савааг нь тухалдаг байна. Энэ үеэр хувиргалтын багшаар ажиллаж байсан Дамблдор тухайн үеийн сургуулийнхаа захирлыг ятхан байж Хагридыг ой хамгаалагчаар Хогвартсд үлдээдэг. Хэдий ичид ашиглах хориотой хэдий ч Хагрид
Тэд өөрийнхөө төөрийн эсгүүдийг хураан цуглуулад ягаан шүхрэндээ шингээснээр амархан ширхлүүдийг тархиндах боломжтой болно. Тэр шүхрээрээ Харриг нагацхыг сүултээ болгодог шүү дээ. Ичидийн 1-р дайны үеэр Хагрид галч өөний бүлгэм нэгдэж хар талынхны эсрэг тэмцэж байжээ. Харанхуй эзний төгсгөлийг зөвгнөн хэлдэг. Мэдрэл муутай юм шиг харагддаг. Баг зэрэг архины хамааралтай ирээдүйг зөвгнөх хичээлийн багш Сибил Трелавни яагаад Хогвартсад багшлахаар болсон бэ? Түүний хуучин амьдрал юуг нүүн дарагдуулж байна вэ? Трелонигийн аавын шидтэн ээж нь энгийн хүн байжээ. Түүний эмэг их алдартай үзмэрч байсан бөгөөд бүр хойчсон зөвхөн Сибил тэрхүү чадвар нь илэрсэн. Үзмэрч Хогвартсад суралцах үедээ Ravenclaw танхим суралцаж байсан. Сургуулаа төгсөөд доктор суршилтаа ажиллахаас илүү тогтмол бус ажлуудаар холоо зогоодог. Түүний Хогвартсад ажил орох ярьцлага нэлээд ачаалалтай болж өнгөрсөн. Анхнаасаа Дамблдор ажилд авахаас татгалзах гэж байсан ч Сибил гів гинэ трансын байдал орж сөнг хоолохоор харанхуй эзний сүрлийн талаар зөвгнөлийг буулгажээ. Мөн түүний хувийн амьдралын хувьд нэг удаа гэрлээ салж байсан бөгөөд салтын шалтгаан нөхрийнхөө үгийг авахгүй гэсэнд байдаг гэжээ. Өөрийг нь шүтдэг фэнүүдтэй. Фэнүүдтэй гарын үсэг зурхад зориулж цаг гаргадаг. Өөрөө өөртөө хитрхи хайртай гэмээр гэж хэлэхээр тань нэг хүн бодогдож байгаа биз? Тэр бол 2-р анги болох нууцын өрөө ангийн үеэр хар хүчний эсрэг хичээлийг орж байсан Гэлтрей Локхарт юм. Тэр хизээнээс өөр хүний шагналыг өөр дээрээ бичиж хитэн шидтний амьдралаар тоглосон бэ. Локхарт нь Магла болон Шулан байж хоёрын нунаас төрсөн. Тэрээр айлын ганц хүү хамгийн бага хүүхэд мөн 3 хүүхдээс ганцаархнаа ээж хідийн чадвартай төрсөн байна. Тийм ч учраас Шулан байжийнхаа хамгийн хайртай хүүхэд нь болжээ. Ээж нь ганц хүүгээ байн хөөргөж авяас чадварыг нь магтдаг байсан болохоор Локхарт өөртөө хит хайртай болон өсөж төлөвшдөг. Хогвартсад элсэх үед түүний чадвар нь бусдаас онцгой биш, зүгээр л дундаж төвшних гэдэг нь ил болдог. Гэхдээ төсөөл дотроо бол өөрийгөө мундаг гоц шидтэн гэж бодсоор л байв. Тийм ч учраас багш нар болон үеийнхийнх нь өөрийг нь анзаарахгүй байх үе түүний дургу өрнө. Тэрээр Ravenclaw суралцдаг байсан бөгөөд багш нар нь түүнийг хичээлдээ илүү их цагийг зарцуулж өөрийгөө өөрхөө багасгахуул амжилтанд хүрэх боломжтой гэдэг байжээ. Даанч багш нарын зөвлөмжийг үл тоосон Lockhart өөрийгөө хамгийн залуу үеичдийн сайд болно. Англи улсын Quidditch-ийн багийн ахлагч болно гэж өөрийгөө төвөөлгөн магтдаг байжээ. Ихэнх хөлн бусдын анхаарлыг татаж өөрийгөө мундаг гэдгийг харуулхад оршин. Нэг удаа Валентины өдөр өөртөө 800 захиа бичиж өргүүлсэн болохоор шар шувуунууд заалыг дүүргэж хэсэгтэй л заалыг хаах хэрэгтэй болсон байна. Сургуулаа төгссөнийхөө дараагаар Lockhart-ийн талаар томгүй дэлхийн болонгуудаас дуулдж эхлэв. Lockhart-ийн багш нар түүнийг ухаан ороо төлөвшсөн юм болов уу гэж бодсон ч бодит байдал тэр тийс өөр зүйл болсон байдаг. Тэр зүгээр л өөр шидний гавьяаг өөр дээрээ бичээд ой санамж өөрчлөх шившлэг ашигладаг болсон байна. Тэрээр өөрийнхөө болгосон үйл хэргүүдийн талаар зохиол бичих бестселлер зохиолуудтай болдог. Түүний гавьяаг үнэлж Мерлиний 3 дугаар төвшний одонгоор шагнадаг. Яг ч өөрийнх нь гавьяа гэж юм бол байхгүй л дээ. Мөн хараа шиднээс хамгаалах төвийн гишүүнч болсон байна. Мөн үргэлжлүүлийн явсаар Хогвартсад ажиллах санал хүртэл авчээ. Түүний дараагаар түүний хувь тавилан яаж иргсэн? Harry Potter-ын 2 дугаар ангид гардаг үлээ. Ингээд дараачихаа дөрвөлөө орцгоё. Stephen King Dolores Umbridge дүрийг Hannibal Lecter-оос хойш хамгийн үнэмшилтэй хорон санаатан гэж хэлж байжээ. Харин J.K. Rowling Dolores-ийг 5 дугаар дэвтэр дээр ажиллах хамгийн туфгүй байсан зүйл гэж хэлсэн байна. Dolores Umbridge холимог цуснуудыг үзэн яддаг. Гэхдээ өөрөө холимог цустай. Түүний аав нь шидтний аав нь цэвэрлэгчээр ажилладаг шидтэн байсан бол ээж нь энгийн хүн байжээ. Тэрээр доороо дүүтэй бөгөөд дүүний чидийн чадваргүй. Дүүгийн чадваргүй төрсөн Dolores үргэлж ээжигээ буруутгах байсан байна. Харин аавыгаа ямар ч үсэг твж хүсэлгүй амбицгүйгээ дургүй. Dolores-ыг 15 настай байхад түүний ээж аав хоёр салж ээж нь хүүтэйг энгийн хүний амьдралаар амьдрахыг сонгосон. Үүний дараа Dolores өөрийнхөө намтраас ээж дүү хоёрыг асаж хаяад цэвэр цусан гэж өөрийгөө бусдад итгүүлж эхлэв. Сургууль суралцах үедээ үеийнхнээс нэх ялхардаггүй байсан ч төгсөх шалгалтандаа өндөр оноо аван шууд ичидийн буруу эрхлээний эсрэг тасаг дадлагчаар ажилд оров. Өөрийнхөө зайл явжин байдал мөн удирдлагатайгаа харилцах чадварынхаа ачаар албан тушаал нь өксөх тусам аавыгаа хурдан тэтгэврт гаргахаар шамдуулжээ. Хэрв хэн нэгэн Dolores-аас Umbridge цэвэрлэгчтэй холбоотой эсэхийг нь асуувал үгүйсэгдэг. Мөн түүний карьер нь дээшлэх тусам улам хэрцгий болсоор ичидийн амьтдыг хязгаарлах олон нийслийг яаман танилцуулдаг болов. Түүний гаргасан хүн чоны эсрэг хуулиар хүн чонууд нь энгийн ажилд орохч боломжгүй болсон. Түүний дэвшсэн хамгийн дээд албан тушаал нь ичидийн яамны сайдын орлогч болж тухайн үеийн сайд болох Cornelius Fudge айдсыг ашиглаж сайдаар өөрт нь л итгэж болно гэж тархийг нь угааж олон тооны хорон зүйлийг хийдгээ. Гэхдээ Voldemort-ийн уналтын дараагаар түүний холимог цуснуудын тамсан эргүүд нь ил болон Azkaban-ы шоронд хоригсноор түүний түүх өндөрлөдөг. За ингээд дараагийн багш руугаа орцгоё. J.K. Rowling буюу зохиолч маань нэг нийтлэлдээ Remus Lupin миний хамгийн хайртай дөрүүдөө нэг байсан. Би түүний өөх хэсгийг бичиж байх үед маш их хэцүү байсан учраас дахин уйлж байсан гэсэн байдаг. Lupin-ийн аав ичидийн яамны ичидийн амьтдыг хариуцдаг тасагт ажилладаг харин ээж нь энгийн хүн байжээ. Нэгдүгээр ичидийн дайны үеэр түүний аав Fenrir Greyback-ийг байхад хүн чоноо зүрх сэтгэлгүй хорон санаатай амьтад гэж хэлснээс болоод Fenrir Greyback Remus-ыг 5 настай байх үед нь шүн өрөөрүүн дайран орч хүүг хадсан байна. Fenrir Greyback Hogwarts-ын тулааны үеэр Lavender Brown-ыг ичж байсан хүн чон билээ. Fenrir
Ray Beckon болохоор Hogwarts-ын тулааны үеэр Lavender Brown буюу Ron-ы экс найз охины гэдэж байсан хүн ч юм шүү дээ. Remus-ийн аав нь чадны хийсэн ч хүн чинь болохоос аварч чадав. Remus-ыг баг байхад хүүхдүүдтэй харьцахыг хордог байсан учраас нэлийн дотгошоогоо хүн болон өсөж томров. Сургуультай орох үед нь Dumbledore түүнийг өөрийнхөө хариуцлаганд оруулж сар нэг удаа сургуулийн эмч түүнийг газар доорх Hogsmeade-ийн хаягдсан байрлалд аваач үлдээдэг байсан байна. Орчин тойронд байдаг хүмүүс тэр дуу чимээг сүнсний чимээ гэж бодож сүнстэй байшин гэсэн нэрийг олж авдаг. Gryffindor суралцах үед сайн найзууд James Potter, Sirius Black, Peter Pettigrew-тэй танилцдаг. Remus сар бүр явахдаа найзуудаа өвчтэй ээжигээ харахаар гэртээ арилаа гэж хэлээд явдаг байжээ. Гэтэн найзууд нь түүний нууцыг мэдэж аваад нийтээрээ анимагус болох шийдвэрийг гаргадаг. Тийм болохоор түүнийг сар бүр хувирах үед амьтны дүрээр хажууд нь байдаг болцсон байна. Сургуулиа төгссөний дараагаар ажил хайгаад олоогүй тул бүх цагаа харын эсрэг тэмцэж зарцуулсан гэдэг. Мэдээж Remus тухайн үед санхүүгийн нэлээд хүнд байдал байсан. Тэр үед уг нь Balanced Fintech байсан бол ингэж хэцүү явахгүй байсан да. Учир нь яаралтай санхүүгийн асуудал үүссэн үед Balanced Fintech тань туслах болно. Balanced Credit банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн аппликейшнаараа дамжуулан цахим зээлийн үйлчлэгийг үзүүлдэг бөгөөд та ердөө 5 минутанд 1 сая төгрөг хүртэлх зээлийг гар утсаар авах боломжтой байгаа шүү. Үүгээр зогсохгүй автомашин худалдан авах зээл, автомашин барьцаалсан зээл, жижиг дунд бизнес эрхлэгчид зориулсан 500 сая төгрөг хүртэлх эрхлэлтийн өрөнгийн зээлийг ч танд хамгийн шуурхаагаар санал болгож байна. Тэгэхээр яаралтай санхүүгийн хэрэгцээ гарвал санаа зовлтгүй Balanced Fintech аппликейшнээс цахим зээлээ аваарай. Аппликейшны линкийг description хэсэгт байршуулсан байгаа шүү. За ингээд буцаад үйл явдал руугаа орцгоё. Remus-ыг Hogwarts-д болсон тулааны дараагаар Merlin-ийн 1-р одгоор шагнадаг. Энэ нь болохоор хүн чонныг Merlin-ийн одноор шагнасан хамгийн анхны хүн чон болсон юм. Дараачийн багш руугаа орцгоё. Эхний ангиуд дээр хорон санаат мэд харагдаж байсан хэдий ч яг үүндээ хамгийн үнэнч хамгийн сайхан сэтгэлээ нэгэн байдаг. Бусад багш нараас ялгаатайгаар кино болон зохиол дээр Snape-ийн амьдралын талаар олон зүйлийг гаргасан байдаг. Тэрээр шулан ээж энгийн хоёрын дундаас төрсэн бөгөөд Лондонгийн ядуусын хороолд төссөн. Сургуульд орохоос өмнө Harry-гийн ээж Lily-тэй танилцаж найзууд болдог. Сургууль орсны дараа Hogwarts-д орсны дараагаар Lily Gryffindor, Severus Slytherin танхимд байрлагт Snape сайн хүрээлэл орж чадлагүй Lucius Malfoy зэрэг ирээдүйд өхөлөдөгч нар болох хүрээлэлд ордог. Мөн хажуугаар нь James Potter, Severus Snape дэрлэхүүлнэ. Snape Hogwarts-ыг төгсөх нэлээд төгсөн байх үедээ өхөлөдөгч нарын игнэнд нэгддэг. Гэтэ яг үүндээ сайн талынх нь байсан киноны төгсгөлт хэл болно. Spiellag-ийн зөвлөлийг сонсоод харах үйсэн дамжуулсан хүн Severus Snape байдаг бөгөөд Lily-гийн хүүгийн талаар ярьсан гэдгийг хэн мдээгүй учраас харах үйсэн тэлсэн байжээ. Мэдснийхээ дараагаар Dumbledore-с Lily гэр бүлээр нь нуухыг хүсдэгч харанхуй эзэн Harry-гийн аав ээжийг үгүй эсэн байна. Үүний дараагаар Dumbledore түүнд Harry-г хамгаалах даалгавар өгч тэрхүү хөлтлөө биелүүлсэн. Snape нагины дэдүүлж өгөхөөс өмнө Harry-д хамаг үнэнээ үзүүлж амжаан таалал төгсдөг. За өнөөдрийн бичлэгээр Harry Potter-ын багш нарын өмнөх амьдралаар аяллаа. Бичлэгийн хэлсэнчлэн энэхүү мэдээллүүдийг баталгаажсан их сурвалжуудаас буюу зохиолчийн өөрийнх нь гаргасан сайт бол harrypotter.com-оос мөн зохиолч өөрөө баталсан ишлэлүүдээс авсан болно. Хэрвээ та нарт энэхүү бичлэг таалагдсан бол лайк болон сабаа дараарай. Комент хэсгээр Harry Potter-ийн ертөнцийн хамгийн хайртай дүрээ хуваалцаарай.